Орондын зохион байгуулалт муу байдаг ч дотоод зах зээлээ импортод алдахад хүргэж байгаа юм. За импортын төмс хүнсний ногооны хувьд үн хэмд нийлүүлэлт тогтмол хийх чадамжтайгаас гадна нэг гад дунджаар 200 хүн ажилладаг гэд хорших тал дээр хамтын ажиллагаа сайтай байдаг юм а. Хамгийн гол нь импортын төмс хүнсний ногоо нь тээврийн зардал, гайл, бусад татвар олон шат амжилгаар хэрэглэгчдийн гарт хүрдэгч дотоодын төмс хүнсний ногооны үнээс хямд байдаг юм а. Хэрэглээнд өндөр хувийн жин эзэлдэг төмс хүнсний ногооны хувьд импортоор хэрэглэж байгаа нь цаашлаад үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. За импортын төмс хүнсний ногооны дотоодын төмс хүнсний ногооны үнээс хямд боловч химийн гаралтай бордоогоор богино хугацаанд ургаж тариулдаг нь хүний биед муугаар нөлөөлдөгч яа харахгүй импортын хэрэглээг бууруулах шаардлага манай улсад тулгарч байгаамаа. Үүнд мэдээж төрийн оролцоо хамгийн чухал. Ер нь бол ямарваа нэг улс орн тусгаар тогтнолын гол хэлбэр нь хүнсний ногоогоо өсөлтөд тариалах асуудал байдаг. Харамсалтай нь манайхын бол нэлээд бага тоотой явдаг юм байна. Энийг бол дотооддоо ядаж бид 30-аас 40 төрлийн ногоог дотооддоо 100% хангах тийм зорилттой байж. Одоо бол хүмүүс Улаанбаатарт хангаад эхэлсэн байна. Энэ үзэсгэлэнгийн ач холбогдол нь мэдээж энэтэй холбоотой нэг бордоо эрүүл ахуй тийм ээ гаднаас хүнсний ногоогоо авч хэрэглэж байна гэдэг нь бид нар аюулгүй байдалтай үнэхээр болгоомжлохоосоор аргагүй хэмжээнд байгаа. Ерөөсө 2 жилийн нэг програм хийж байгаа. Энэ програм хийж байгаа нь ерөөсө хүнснийхаа 30-аас 40 төрлийн ногоог 100% дотооддоо хангах болё гэсэн програмыг бараг энэ яамн дээр ирснээс эхлээд явуулж байгаа. Энэ 2 жилийн хооронд энийг хийчихэл гэсэн. Тэгэхээр нэг гадаадаас орж ирж байгаа хүнсний ногоог жоохон хориг тавих ч юм уу эсвэл яг хэрэг бид нар цензур өндөрсөн гэж байхгүй л зөвхөн хэрэг бид нар дотооддоо энэ манай ногоочд маань ингээд ямар нэгэн хэмжээний урамшуул аваад ингээд хангаад эхлэх юм бол импортоор орж ирж байгаа бараан дээр ямар нэгэн татварын үгнээс одоо дотооддоо баг ургалт ингээд яваад хахад импортыг оргуулахаар бас үнэ өсөлт болчиход байна. Тэр энийг бол дотооддоо эхэлж дэмжиж тэр дэмжиж байгаа харьцаанаас нь импортоор бодлого явуулна гэсэн ийм бодолтой байна. Өрхийн болон жижиг фермерийн аж ахуйг хоршоодод төмс хүнсний ногоо жимсгэн тариалах хамгаалагдсан хөрсний аж ахуй эрхлэхэд дэмжлэг үзүүлж 2013 онд төмс хүнсний ногооны нэр төрлийг нэмэгдүүлж хүн амын хүнсний ногооны хэрэгцээний дотоодын үйлдвэрлэлийн 85%-ыг хангах зорилтыг салбар яамнаас тавиад байгаа. 2013 онд газар тариалангийн хөрөнгө оруулалтанд улсын төсвөөс 27.3 тэрбум төгрөг зарцуулах юм. За мөн энэ онд Сэлэнг, Дархан, Төв, Булган, Улаанбаатар, Уус, Хөвсгөл, Дорнод аймагуудад газар тариалангийн бүтээгдэхүүний агуулга байгуулахад 10.5 тэрбум төгрөг, услалтын системийг сэргээн засварлах шинээр байгуулахад 6.8 тэрбум төгрөг, Дархан, Орхон, Улаанбаатар хотуудад өвлийн хүлэмжийн зохицуулбар аж ахуй нэгж байгуулахад 1 тэрбум төгрөг зарцуулах бол таримал ургамлын элит үржүүлэг, шин сортыг бий болгох, нутагшуулах, сорт сорилт, судалгааны ажлыг эрчимжүүлж, үрийн хангамж чанарыг сайжруулахад 3 тэрбум төгрөг, төмс хүнсний ногооны тариалангийн техникийг шинжилэхэд 6 тэрбум төгрөгийг тус зарцуулахаар төсвөлж